Сайн байцгаана уу? Миний би Габриэл байна. За тэгэхээр өнөөдрийн подкастын маань сэдв бол лот. Лот гэж юу вэ талаар ярилцах болно. За тэгэхээр бас мөн лот тааруулалтын талаар бусад хүмүүсийн алдаад байдаг шинэ анхлан сурч байгаа хүмүүсийн алдаад байдаг алдаануудын талаар ярилцах болно. За тэгснээрээ та бүхэн миний подкастыг сонсоод тиймэрхүү алдаа гаргахгүй гэсэн үг. За тэгэхээр лот гэдэг нь юу гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр лот гэдэг нь бол ерөнхийдөө бол тэр арилжаанд орж байгаа дүнг чинь хилж байгаа юм. За жишээ нь бид нар банк дээр очиод мөнгө солиулахад за нэг 10,000 төгрөгийг доллар болгоё гэд өгдөг штэ. За тэрүүнийг чинь л тэр 10,000 гэдгийг чинь л ерөнхийдөө бол лот болгоод байгаа юм. За тэгээд лотыг бүр илүү цаашаа дэлгэрэнгүй ярих юм бол стандарт лот нь 100,000 нэгчтэй тэнцдэг. За мини лот нь 10,000 нэгчтэй тэнцдэг гэх мэтчлэн бас нэлээд том сэдв. За гэхдээ өнөөдөр бол тэрүүнийг ярихгүй. За ерөнхийд нь юу юм бэ? Ямар хөө байдалтай явагддаг юм бэ? Бас ямар алдаанууд гарч ирд юм бэ гэдгийг нь хамтдаа ярилцгаая. За тэгэхээр лот гэдэг чинь ер нь бол арилжаанд орж байгаа дүн юм байна. За тэгээд хит их лот, хит өндөр лотоор орох юм бол данс чинь шатнаа. За ерөнхийдөө бол жишээ нь би Euro USD дээр buy арилжаанд орлоо гэж төсөөлье. За тэгээд тэр buy арилжаанда би нэг лотоор орчлоо гэж төсөөлье. За тэгэхээр ерөнхийдөө бол дээшээгээ тэр buy арилжаа маань дээшээгээ 1 pip 2 pip үсэх юм бол би 1 pip үсэх юм бол $10, 2 pip үсэх юм бол би $20 ашигтай ажиллах гэдэг. Гэтэл миний данс маань $100 байлаа гэж төсөөлье. Миний дансанд байгаа бүх мөнгө нийтдээ $100. За тэгэх юм бол би buy арилжаанд ороод Euro USD маань миний таамагласны эсрэг тийшээгээ буюу доошоогоо 10 pip явахад л миний данс маань шатаж байгааз. За шатна гэсэн үг шүү дээ. Шатах гэдэг нь ерөнхийдөө бол дансандаа мөнгөгүй болно гэсэн. Баланс маань $100 байхад би доошоогоо эсрэг тийшээгээ хөдөлгөөн 10 pip-ийн хөдөлгөөн дааж чадхааргүй хэмжээний баланс дээр хитрхи өндөр лотоор орчихсон байна гэсэн үг. За тэгэхээр өмнө нь энэ тэндээ сонсчл байсан байх нэг арилжаанд орохдоо дансныхаа 1-2% илүүгүй арилжаанд ороорой гэж зөндөө олон сонсч ирсэн байх. За энэ бол маш үнэний ортой зүйл. Ягаад гэх юм бол за 1% эрсдэлд оруулаад арилжаанд орох юм бол жишээ нь би $100 байлаа гэж бодъё. За тэгэхээр би 1% эрсдэлд оруулна гэдэг маань $1 эрсдэлд оруулна гэсэн үг. За тэгэхээр би миний орж байгаа ханш хэд байна? За миний стоп лосс маань хэд байна? Тэр хооронд хэрэг пипний зөрүү байна. Хэдэн пипийн дараа миний стоп лоссыг цохиж алдагдaltaйгаар хаагдах вэ гэдгийг харж байгаад би өөрийнхөө лотыг тааруулна гэсэн үг. За жишээ нь би нэг лотоор $1 эрсдэлд оруулна гэж үзэж байгаа бол миний SL 10 pip-ний цаана байлаа гэж бодъё. Тэгэх юм бол би 0.1 лотоор орно гэсэн үг. За тэгэхээр 0.1 лотоор орсон болвол миний тамгийн эсрэг хөдлөөд доошоогоо 10 pip явлаа гэж бодоход би $1 л алдна гэсэн үг. За яг энэ дүрмийг баримтлаад явхад ерөнхийдөө бол би зүгээр зоос шидэд ч юм уу эсвэл зүгээр дээшээ доошоо хамаагүй орлоо гэж бодсон ч би бол дараалал 100 удаа алдаж байж би өөрийнхөө дансаа шатаана гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол 100 удаагийн боломж байна гэсэн үг. Үнэхээр хичээгээд аль чадхаараа хичээж тэгэж 100 удаа дараалж алдна уу гэхээс биш. За хамгийн ихтэй л 10 удаа дараалж алдах боломжтой. Тэгэхээр лото өөрийнхөө баланстаа тааруулаад арилжаанд орохдоо баланстаа тааруулаад орж байх юм бол за тэр чинь бол ерөнхийдөө бол маш зөв арга. За жишээ нь дансандаа тийм $100 байлаа гэж бодоход тэгэл бүтэн нэг лотоор орчоод 10 pip доошоогоо хальтхан явбал тэгэл данс чинь шатна гэсэн үг шүү дээ. За тэгэхээр нэг лотоор арилжаанд орсон бол 1 pip-ийн хөдөлгөөн дээр чинь тэр маань $10 гэсэн үг. Хэрвээ өөрийн чинь таамгийн чинь дагуу явах юм бол $10 ашигтай гэсэн үг.
5G чи эсрэг явах юм бол $10 алдагдaltaй явна гэсэн үг. За нэг бүтэн лот бол 1 PP хөдөлгөөн дээр $10 ашиг алдагдaltaй. 0.1 лот байх юм бол 1 PP хөдөлгөөн дээр $1 ашиг алдагдал. 0.101 лот байх юм бол 1 PP хөдөлгөөн дээр $0.1 буюу 10 цент гэсэн үг. Тэгэхээр өндөр лотоор орчих юм бол яг юу л та хэрэг үнэхээр анализ чинь зөв байх юм бол өндөр ашигтай л явна гэсэн үг. Түүнийгээ дагаад анализ чинь буруу байх юм бол өндөр алдагдал хүлээх болно. Тэгэхээр ямар ч хүн 100% ашигтай байгаад байдаггүй гэж би өмнө нь хэлж байсныг санаж байгаа байх. За тэгэхээр мэдээж нэг алдагдaltaй үе гарч ирнэ. За тэрүүнийг бол ханш хөдөлж байж л мэднэ. Тэрнээс биш өмнө нь бол яг таамаг дэвшүүлэхээс биш бид нар бол 100% баттай хэлж чадахгүй гэсэн үг. За тэгэхээр өндөр лотоор орчих юм бол мөнгөө амархан алдах нь байна. Бас дээрээс нь нэмээд спред өндөр байх юм бол бас адилхан алдагдал хүлээнэ. Брокеруудын спред янз бүр байдаг. Спред гэдэг чинь ерөнхийдөө бол банкны доллар авах зарах ханш гэд хоёр өөр байдаг штэ. Авах нь бол хямдхан, зарах нь бол өндөр байгаад байдаг те, өндөр дүнтэй байдаг. За яг тэрнтэй адилхан брокеруудд ч гэсэн бид нар buy sell арилжаанд ороход хоёр ханш нь өөр байдаг гэсэн үг. За тэгэхээр тэр хоёр ханшных нь хоорондын зайгийг бид нар спред гэж хэлээд байгаа юм. За тэгэхээр спред өндөр байх тусмаа бид нар арилжаанд ороход шууд алдагдaltaй гарч эхэлнэ гэсэн үг. За жишээ нь нэг брокер 10 PP спредтэй байдаг байдлаа гэж одоо Euro USD дээр 10 PP спредтэй. За тэрэн дээр би нэг бүтэн лотоор ороход би шууд хасах $100 алдагдaltaйгаар арилж байгаа эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр спред өндөр байх тусам бас бид нарт алдагдaltaй болж эхэлж байгааз. За тэгэхээр ерөнхийдөө бол брокерууд чинь бас өөрсдөө компани бас ашигын төлөө тэгэхээр ажилчдаа цалинжуулах хэрэгтэй, бас сервер ажилуулах хэрэгтэй гэдэг бас спредүүд бол өндөр, зарим нь өндөр, зарим нь бага гэх мэтчлэн байгаад байдаг тийм. За тэгэхээр спред бага брокер сонгох хэрэгтэй байх нь. За хэрвээ спред бага биш зүгээр ерөнхийдөө бол дундаж ч юм уу эсвэл их спредтэй байх юм бол бас тэр спредийнхаа хэр хэмжээг нь бас тооцож үзчихийж бид нар лото тааруулах хэрэгтэй байх нэ. За тэгэхээр өмнөх саяны жишээн дээр бол 10 PP спредтэй брокер дээр за би нэг $1000 данстай байжгаад нэг лотоор арилжаанд орно гэдэг чинь амар утгагүй зүйл байгааз шууд $100 буюу би бүтэн 10% алдагдaltaйгаар эхлүүлэх гээд байгааз. Тэгэхээр би яг нь лото багасгах шаардлагатай байх. Өөрийнхөө орж байгаа лотыг багасгах шаардлагатай байх нэ. Тэгэхээр лот ч нь бол ерөнхийдөө бол stop loss spread-нээс хамаарат их бага нь тогтоох байна. За бас мэдээж баланс. За stop loss чинь хэр их хол байна, spread нь бас хэр зөрүүтэй байна, баланс чинь хэд байна. Энэ гурван шалтгааныг авч үзэж харж байж бид нар лото тааруулах шаардлагатай байх нэ. За тэгээд хэрвээ spread 0-оос эхэлдэг брокер хэрэгтэй байх юм бол description хэсэгт байгаа миний линкээр Vantage Broker дээр дансаа нэгээрэй. За тэгээд энэ линкийг ашиглах юм бол манай Alpha Traders Academy-д төлбөргүй ороод Swing анализ, Day Scalp анализ, чат групп, арилжааны сигнал өрөө, анхан шатны сургалтуудыг бүгднийг үнгүй авах хэрэгтэй болно. За тэгэхээр миний доор байгаа линкээр ороод Vantage дээр дансаа нээгээд за тэгээд миний сошиалаар холбогдоод би дансаа нээчихсэн шүү. Миний дансны дугаар энэ байна гэд хэлчихэхэд би ерөнхийдөө бол Alpha Traders Academy-д орчих болно. За тэгээд энэ дээр гарч ирсэн PIP, за stop loss гэх мэтчлэн сэдвүүдийг би дараагийнхаа подкастууд дээр яриад явах болно. Хитрхийн нуршилгүйгээр богинохон сонсоход амархан байх үгүүднээс богинохон хийгээд тэгээд дэлгэрэнгүй тайлбарлаад явлаа. Тэгээд таалагдсан бол лайк бас subscribe хийгээд дараагийн подкастуудыг сонсоорой.